өрөөдөрөө мистик хүү харадуулаарай энэ тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэж хамтдаа тэрэг хатаа нэстэггүй нааш ирж юм бүх шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотын итгэж тийм байна ямар гоё юм бэ Сайн байцгаана нөхдөдөө. Мөнхийн хотын нэвтрүүлэг эхэлж байна. Чи яагаад найзуудтайгаа мэдлгүй байгаа юм нэвтрүүлэг эхэлж яат ч юм. Нэвтрүүлэг эхэлж байгаа мэдэж юм л та. Гэхдээ би мэдлж яах юм? Яагаад мэдлж яах юм гэж Би өчтөр мэдлсэн шүү дээ. Өчтөр бас мөнхийн хотын нэвтрүүлэг эхэлж байна гэд хэлсэн. Тэрний өмнөх өдөр хэлсэн. Тэрний өмнөх өдөр хэлсэн. Тэрний өмнөх өдөр бүр өмнөх өдөр бас зөндөө хэлсэн шүү. Тэгэхээр өнөөдөр дахиж хэлж яах юм бэ? Хангалттай. тэгээд чи одоо дахиж хүүхдүүдэд мэдлэхгүй гэсэн үг үү? Мэдлсэн чинь дахиж мэдлэх хэрэгтэй юм уу? Мэдээгүй. Хүмүүс чинь өдөр алган бие биенийхээ амрыг хэрэг мэдчилдэг байхгүй юу? Тийм болохоор өмнө нь уулзсан ч байсан, өмнө нь мэдлсэн ч байсан заавал уулзах болгондоо сайн байна уу гэж амар мэндийг нь асуух хэрэгтэй байдгийг. Тийм үү? Яагаад заавал тэгж байгаа юм бол? Яагаад гэвэл харин хүмүүс өдөр алган уулздаг болохоор л тэр ахгүй да. Уулзж байгаадаа баярлаад дахиад чамтай уулзж байгаадаа баяртай байна. Сайн уу? Сайн байна уу гэж мэддэг байхгүй юу? Тэгвэл би ерөөсөө найзтайгаа мэдлээ. Сайн байцгаана уу найзуудаа? Мөнхийн хотын нэвтрүүлэг эхэлсэн. Өнөөдөр бид нэр Ахмад хүмүүстэйгээ хэрхэн яаж мэдчих хэрэгтэй, өдөр алган мэдчих хэрэгтэй гэдгийг сая бид нар сурч авсан шүү. Хөнөстэйгөө надад нэг асуулт төрж байна. Асуулт аа. Аха. Ямар асуулт? Хүмүүс ишээ тийм ээ өөртөө итгэлтэй байхын тулд томчууд юу нь юу идэм болоо? Өөртөө итгэлтэй байхын тулд өөртөө итгэлтэй байна гэдэг чинь өөртөө итгэхгүй байх гэсэн үг үү? Би өчтөр нэг найзтайгаа утсаар ярьсан байхгүй юу? Тэгсэн чинь би ингээ багшаагаа урд гарахаараа сандраад өөртөө итгэхээ байж хамаа гэж тэгсэн. Тэгэхээр би тэр найзаа туслахгаад харин гээд хүмүүсээс асуугаад яаж өөртөө итгэлтэй байдсан юм болоо гэж бодоод тэгээд чамаас асууж байгаа байхгүй юу? Яг юунд нь итгэхгүй байгаа юм бол тэр хүн гартаа гэдэгт итгэхгүй байгаа юм болоо. Тэр хүн өөрийн гэсэн хуруутай гэдэгт итгэхгүй байгаа юм болоо. Биш ээ нэстэхгүй. Тийм итгэл биш штэ. Биш юм уу? Хэрвээ тийм байвал гараа хараад байгаарай гэж хэлээрээ. За тийм бол гараа хараад би гартай юм байна гэ. Тэгээд итгэн штт. Гэтэ нэстэхгүй. Өөртөө итгэх гэдэг чинь гараа хараад эсвэл бие бариад би байна. Миний гар байна гэж итгэх итгэлийг хэлдэг байхгүй да. Тэгээд юу юм? Өөртөө итгэх итгэл гэх юм бол зайз би энэ зүйлийг хийж чадах болов. Ингэж хариулвал аав ээж маань багш маань намайг юу гэх бол би нэг яаж хийх вэ гэд маш их санаа зовоод тэгээд тэр зүйлийгээ сайн хийж чадах итгэл өөрт нь байхгүй байгаа гэсэн үг байхгүй юу? Би энийг хийж чадахгүй хаа гэж бодож байгаа юу зүйлөө? Нэрээ шүүдрэх яагаад тийм байд юм бол? Өмнө манай найз маань хийж чадчихсан мундаг зүйлээ хэдэн ч удаа хийсэн чадчихсан байхгүй юу? Тэгсэн чинь ээж аав нь хурж ирээд маш олон хүмүүс хурж ирээд за нөгөө мундаг юм хийгэрэй гэсэн чинь чадахгүй байсан шүү дээ. Тийм үү. Харин тэгэхээр энэ өөртөө итгэх итгэл чинь
нэг юмтай холбоотой Тэгээд дараа нь чи яаж чадахгүй юм бэ гэж би өөртөө итгэж чадахгүй байна гэд. Би нэг л өөртөө итгэлгүй байна гэдсэн. Тийм би бас гайхаад байсан. Харин өөртөө итгэлийг тэгэхээр яаж бий болгох юм болоо? Тэгэхээр олон хүмүүсийн донд ичээд өөртөө итгэл нь байхгүй болчт юм болов? Харин тийм болов. Тэгээ буцаад яваад өгөнгөт дахиад нөгөөдгөө ихлээр хэдэн ч удаа алдахгүй хийжсэн шүү дээ. Тэгвэл яг тийм байна. Басны найз маань бөмбөгийг ингээ хорон дээрээ бүр айгүй удаа эргэлдүүлээл ингээ эргэлдэхээ болонгууд нь гараараа ингээ зохиол эргэлдүүлээл. Тэгээд ингээл байгаадсан. Тэгсэн чинь хүмүүс хүрээд ирээд харъя гэдгсэн чинь ингээд алдаад хийж чадахгүй байсан. Тэгвэл өөртөө итгэл олон хүмүүсийн донд байхгүй болчт юм байна. Тийм ээ тий. Тэгэхээр нэстэггүй өөртөө итгэл чинь хамгийн гол нь олон хүмүүсийн донд байх ёстой үстэй. Харин олон хүмүүс хүрээд ирэхээр тэр хүний өөртөө итгэлийг нь сороод идэм болоо. Яагаад гэдэм бол тоо. Гэтэ үгүй байна шүү дэрхээ. Яагаад тэгвэл би чиний өөртөө итгэл чинь сарах гээд үтдээ юм лүү? За тэгдэ. Тийм болов. Сарагч нь. За би гараа өргөж чадна. Би чадчихна. Чи сайн сороог байна. Өшөө сайн сороорой. За одоо би чаддаг. Би юу чаддаг лээ шүү дэрхээ. Чи юу? Би доол чадна. Тий. За би доорлаа. Мөхий хотхон инээсгэлээл. Мөхий хотхон бидний найзууд. Мөхий хотхон өргөөлж хамтдаа. Мөрөлдөө би нэсэн. Чиний итгэл чинь байгаа л байна. Оо тийм байна тий. Эсвэл олон байх хэвээр болоо. Зөндөл хүмүүсүүд нь штий. Хөөх. Зөндөл хүмүүсийн хажууд ч гэсэн чиний итгэл чинь өөртөө итгэл чинь байгаа л байна. Харин тий тэгтээ шүү дэрхээ. Ямар нэгэн урлагийн концерт юм уу эсвэл гоё тэмцээн уралдаан наадам болохоор лаг мундаг байгаа хүмүүс байгаа л байдэн шүү дээ. Тэдний ягаад өөртөө итгэл нь алга болохгүй байгаад идэм бол нэстэггүй өөртөө итгэл хүн болгонд жижигхэн том дунд зэрэг гэд янз янз идэм байна. Тэгэхээр трийгээ хөгжүүлж авахын тулд хүмүүс олуулаа нэг хүүхдээр очиж өөртөө итгэлийг нь сорж авдаг гэсэн үг үү? Ямар амар юм бэ? Нэстэггүйээс хорогдохгүй байсан шүү дээ. Ингэдэм байна. Би алчлаа. Ингэдэм байна заяа. Хэрвээ өөртөө итгэл нь жижигхэн байх юм бол трийгээ том болгохын тулд өөрөө хичээх хэрэгтэй байна. Нэрээ тийм байх шүү. Заримдаа бид нар ингэж чаддаг ч гэсэн хичээхгүй чаддаггүй байх тэр үгэд. Гэхдээ ингээ хийсээр хагаад сүлдээ бүр хичээх шаардлагагүй болсон. Ингээд ингэдэг болсон юм уу? Тийм ингээ эргүүлээд гэсэн чинь дараа нь хүмүүс хараад ямар мундаг юм бэ, ямар лаг юм бэ гэсэн чинь тэр хүүхд харин ч ум ороод өөр бусад зүйлсийг илүү сайн хийдэг болсон шүү дээ. За тэгвэл өөртөө итгэлийг яаж олж авахыг нь мэдчихлээ. Яаж би сайн сансаагүй харин дахиад өөрөө сайн хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд бас өөртөө зоригтой байх хэрэгтэй. Би энэ зүйлийг хийж чаднаа гэж өөртөө итгэлтэй байгаад тэгээд хийх гэж байгаа зүйлээ маш хичээнгүй чармаалтай хийх юм бол өөртөө итгэлтэй байж чадах юм байна. Өөртөө итгэлгүй байдал яг өөрөөс нь болдгийм байна. Тийм ээ. Шүдэрхийн би ингэжсэн баггүй. Би нэг удаа гитар тоглож ирсэн. Тэгээ би яг тоглож ирснаа гинт зүгээр бодсон юм аа. Юг? Жохон хэцүү хэсэг гэдэг баггүй. Яг гитар тоглодог хэсэг дээр. Тэгээ би яг тэр хэсэг дээр би энэ хэсэг дээр яг алдна бахаа гэж бодсон чи яг алдсан шүү дээ. Тийм үү? Алдахгүй байхаа гэж бодсон чи яасан бэ? Тэгэхээр шатаад би нэг удаа бүр маш хэцүү хэсгийг би энийг яг чадна гэж бодоод хийсэн чинь чадсан шүү дээ өдөрхөө. Тийм үү? Тэгвэл бас энэ зүйл чинь их утга учиртай юм байна шүү дээ. Тэгэхээр хувь хүн өөрөөс нь маш их шалтгаалдаг байх нь тэр хүн сэтгэл санаандаа би үнийг хийж чадна гэж хэлээд тэгээд бас түүнийг сайн хийдэг болохын тулд хичээж чармах хэрэгтэй юм байна.
Нисдэггүй бас манай найз маань ш тийм ээ багшаагаа урдаас харж чаддгүй гэсэн чинь ингээд доошоо харчдаг гэх Харин зарим хүмүүс тэгээд идэв шүү дээ. Тийм хүмүүсийг зарим хүн ээж амар тухаараа хараад идэг гэдэг гэсэн шүү дээ. Ингээд тухныхаа доороос ингээд хараад идэв юм шиг байлээ. Тэгэхээр нисдэггүй өөртөө итгэлгүй хүүхэд доошоо хард юм ээ. Хүнтэй ярихтаа. Тийм болохоор өөртөө итгэлтэй хүүхэд яг хүний нүдрүү нь харж ярьдаг болохоор сайн ойлголцоод өөрийнхөө хэлэх гэсэн санааг сайн хэлдэг болохоор хүмүүстэй ярихдаа нүдрүү нь харж ярих хэрэгтэй юм байна. Оо нэр тийм шүтгий нэр тийм биш. Би нэг удаа тэгсэн байхгүй. Би штэ ингээд найзтай гоё бэлэг өгөө яваасаахгүй. Тин чин тэрний бэлэгний мань хариуд захиа ирсэн. Тэгээд захиа ирсэн чинь бэлэг өгсөнд баярлаа гэж бичсэн шин. Тэг чи баярлаагүй юм уу? Чамд баярлаа гэсэн. Би ууланд хийж оцсон байхгүй. Энд тэ жишээлээ шүдэрхээ. Би дараа нь мэдсэн байхгүй. Би ууланд тийг энэ хүүхэд надад бэлэг өгсөнд үнэхээр баярлаа гэж хэлнэ гэсэн чинь бэлэг өгсөнд баярлаа гэж бичсэн. Хийж авшаад яг үндэ тэр хүүхэд шүлэг тэр захиаг бичгтээ бэлэг өгсөнд баярлаа гэж бүр тэрнээс ч илүү баярлж бичсэн билээ. Тэгсэн чинь би тэрийг нь бэлэг өгсөнд баярлаа гэд ойлгоцсон. Тэгэхээр би тэр хүний нүдийг хараагүй бас хажууд нь байгааг учраас сайн ойлгож мэдрээгүй юм байна. Тийм байна. Тэгэхээр нүд бас хүний сэтгэлийн тойл гэж хэлдэг учраас нүдэрээ бусдаа сайн ойлголцдог гэсэн үг юм байна шүү дээ, тийм ээ? Нэр яг тийдэж ш. Заримдаа хүмүүс буруу мэдчлээрээ ингээд ийшээ тийшээ ингээл яг хүн рүү харахлаар жоохон харчаад буцаал ингээд хийдэг тий. Яачгүй буруу зүйл хийсэн юм чинь яаж өөртөө итгэлтэй байх юм тий? Би буруу зүйл хийсэндээ өөртөө итгэлтэй байна гэх юм уу ямар Тэгвэл буруу зүйл хийсэн ч гэсэндээ буруу зүйлээ хүлээхдээ хүнийхээ урдаас харж агаад би буруу зүйл хийсэн уучлаарай гэх юм бол буруу хийсэн зүйлийн хариуцлагыг хүлээж чаднаа гэсэн итгэлтэй байгаагийн шинж ахгүй юу да. Тэгэхээр хариуцлага хүлээхийг хүсэхгүй байгаа хүмүүс тэгдэг гэсэн үг үү? Нүдээ шин тийш. Тэгвэл би найздаа юу гэж хэлэх арга олчлоо хариугаа. Тэгсэн үү? За тэгвэл бацаад яг гоё надаа хэлээд өгөөч. Би бас найздаа хэлнэ. Бас өөртөө ч гэсэн хэлнэ. За тэгвэл би нэг хэлэхэд үзье заяа. Өөртөө итгэл бол хүн болгонд байдаг. Гэхдээ заримд нь жижигхэн, заримд нь дунд зэрэг, заримд нь маш том байдаг. Харин хэрвээ чи өөртөө итгэлээ өсгөхийг хүсч ивэл өөрөө сайн хичээх хэрэгтэй. Яаж хичээх вэ гэх юм бол би энэ зүйлийг хийж чадна. Би бол энэ зүйлийг маш сайн хийж чадна. Энэ бол маш амархан зүйл гэж өөртөө хэлээд хийх юм бол энэ өөртөө итгэл чинь нэмэгдэнэ. Бас өөртөө итгэх итгэлээ бусад харуулахын тулд хүмүүсийн нүд рүү харж агаад яраарай. Би нэс чадна. Би нэс чадна. Би нэс чадна. Би нэс чадна. Яс би нэс чадна. Би нэснэ нэг өдөр. Надад өнөөдрийн үеийн нэвтрүүлгээр бид нэр өөртөө итгэх итгэлийг хэрхэн өөртөө бий болгох талаар ярилцлаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлж байна найзуудаа. Мөрөөдлөө нисгэе. Өөртөө итгэлтэй харанхуйч гэрэлтээрээ. Хааны хүүхдүүдээ баяртай. Баяртай. Би нэс чадна. Би нэс чадна. Би нэс чадна. Би нэс чаднаа гэдэг хэвгүй юу? Би нэс чаднаа. Яг зөв. Нисдэг хүч чаднаа. Би чадна. Би өсө нисэх гэж үзнэ.